За сайн байцгаана уу. Татварын мэргэжлийн зөвлөхийн нийгмийн удирдах зөвлөлийн 2025 оны 12 сарын 26-ны ээлжид бус хуралдаанаар за нийгмийн дүрмд өөрчлөлт орсонтой холбоотойгоор менежментийн хороодын ажиллах журмыг шинжилэн баталлаа. За мөн түнчлэн 2025 оны ажлын тайлан 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө төсвийг бас баталлаа. За мөн түнчлэн нийгмийн гүйцэтгэх халдны бүтэц орон тоог хэлэлцэн баталлаа. За 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлууд дээр бол онцлог үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээ уялдуулаад үйл ажиллагаануудаа төлөвлөн баталлаа. За ингэхдээ хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх илүү дотоод хамтын ажиллагаа буюу аймаг орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаанууд аж ахуйн нэгжийн захиалгат сургалт судалгаануудыг за мөн түнчлэн татварын хууль тогтоомжтой холбоотой шинжилэл нэмэлт өөрчлөлтүүд мэргэжлийн байгууллагын хувьд дуу хоолойгоо хүргэж ажиллахаар төлөвлөж байна. За төлөвлөгөөнд бас нийгмийн сургалтын хөтөлбөрийг шинжлэх, сургалтын хөтөлбөрийн шинжилэлтэй холбоотойгоор сургалтууд, сурах хүчийг за бусад мэргэжүүлэх сургалтуудыг шинжилэн суралцагч нарынхаа хэрэгцээ шаардлагат тулгуурлан боловсруулахаар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. За энэ оны хувьд бол татварын боловсролын үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулахын онцлог жил байгаа. Татварын мэргэжлийн зөвлөхийн нийгмийн хувьд бол татварын боловсролыг нас насны онцлог тохирсон байдлаар хүргэдэг энэ үндэсний мэргэжлийн байгууллагынхаа байр суурийг улам бэхжүүлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөгөөндөө тусгаж ажиллаж байна. За ингээд гишүүдэд зориулаад гишүүний програмдаа төлөвлөгөөнийхөө бас товч хураангуй ажлын тайлангаа байршуулсан байгаа. Тэгээ гишүүд та бүхэн маань програмаараа орж танилцаад аль үйл ажиллагаан дээр нь яаж хамтарч ажиллахаар байна, оролцоогоо хэрхэн хангахаар байна гэдэг талаар бид бүхэнд нээлттэй санал хүсэлтээ ирүүлэхийг хүсье. Баярлалаа.